Ноосоо амьснуудаа нь болохоор нийт 6 нэр төрлөөр ингэж гарч байгаа. Таны одоо энэ хариулж байгаа хонин сүргийн одоо энэ түүхийд нь одоо буцаад ингээ Увс аймагт ингээ эцсийн бүтээгдэхүүн болоод ингээ гарч байгаа шүү гэдэг үнцнийг та бас тэр хүмүүст хүргэж өгөөрэй. Маш том ирээдүйтэй маш том шинэ томрох бизнес эхлүүлж байгаа маань хоёр дөө мундаг байна. Одоо та бүхэн ингэж хэлэх юм шүү дээ. Танаа хоньны ноосоор танд зориулаад оймс хийж өгнө. Тий. Үйлдвэрлэлийн паркийн хуултаа болтсон. Тэгээ анх Монгол улсад хамгийн анхны хөнгөн үйлдвэрийн паркийн ховдод хийгээд эхэлсэн. Одоо энэ жил ажил дуусч байгаа. Увсын хоньны ноосоор хийсэн тэр 100% одоо ноос оймс. Увсын охин үйлдвэрлэж байна. Увсын хоньны ноосоор үйлдвэрлэж байна. Бид нар бахарх ёстой. Миний хоньны ноостой ингээд ийм бүтээгдэхүүн болоод миний хөл рүү орох гэж юмсан үздэг цаг иржээ гэж бодох чинь бас гоё шүү дээ. Энэ үндэсний үйлдвэрлэлээ улс орноо хийж бүтээгдэхүүнээс хэмжээрээ. Ноос бол алт гэж одоо бас ярьдаг. Энэ бол Монгол улсын ерөнхий гишүүн санаачилсан цагаан алт хөтөлбөрийн одоо бодиттой үр дүн. Хоньны ноос хог дээр хаягдж байна. Харганы толгоогоор дүүрэн хоньны ноосоо гэж одоо ярьж байгаа хоньны ноос одоо түүхээр энэ байж байна. Энийг манай Увс аймагт угаагаад энэ угаасан ноосоо Улаанбаатар хотын одоо эрмлийн үйлдвэрүүдэд өгөөд ийм одоо утаснууд энэ бүх утаснууд бүгдээрээ Монгол хоньны ноосоор хийсэн 100% ноосон утас. Увс оймс компанийн маань Увс оймс одоо брэнд гаргаад ингээд одоо тийм үү 100% ноосон оймсуудыг үйлдвэрлэж байна. Энэ оймсыг би судалж аваад Увс аймагтаа бас өмссөн. Маш дулаахан хөлд эвтэйхэн байлаа. Ийм л одоо үйлдвэрүүд Монгол улсад олон болоосоо энэ хог дээр хаягдаад байгаа энэ хоньны ноос маань ингэж цагаалт болоосоо гэдэг үүднээс Монгол улсын ерөнхийлөгч цагаалт хөтөлбөрийг санаачилсан. Монгол улсын их хурлаас үйлдвэр технологийн паркийн хуулийг баталсан. Бүс бүртээ бас бид үйлдвэр технологийн парк байгуулж ингэж одоо тийм үү баруун бүстэй, зүүн бүстэй, хангаан бүстэй, говийн бүстэй ургаж, төлждөг, өсөж, өрждөг буянт малынхаа одоо түүхийдийг арьс ширийг эцсийн бүтээгдэхүүн болгоё, ноос ноолор эцсийн бүтээгдэхүүн болгоё. Малын одоо дайвар бүтээгдэхүүнүүдийг хаягдж байгаа толгой ширийг гидс цувдаг үн цэнтэй болгоё гэдэг одоо үйлдвэрүүдийг барьж байгуулахаар хэлсэн. Ховд аймагт үйлдвэр технологи парк ашиглалтанд одоо орж байна. Энэ дээр хувийн хвшлийнхэн маань удахгүй олон үйлдвэрүүдийг барьж олон үйлдвэрүүдийн үүдийг нээх гэж байгаа. Ингэснээр олон мянган ажилгүйд маань ажилдаа орлоготой болно. За Монгол улсын эдийн засагт юм хаягддаг энэ хог болдог хоньны ноос маань ингэж цагаан алталах боломж хүрдэнэ. Ийм л бодлогыг Монгол улсын төр засаг хийж хэрэгжүүлж байна. Энийг одоо бас бүгдээр улс орон даяараас дэмжиж энэ бодлогыг үр дүнтэй болгохын төлөө хамтарч ажиллацгаая. За мөн үүнтэй холбогдуулж бас Монгол улсын их хурл засгийн газар бас Евразийн эдийн засгийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг байгуулсан байгаа. Энэ хэлэлцээрт бид нэгдэн орсноороо 3 сая хүнтэй зах зээл дээр энэ оймсоо тийм үү олон одоо брэнд бүтээгдэхүүнээ борлуулах гээд хоорондоо өрсөлдөөд булаацлахгүй хэдэн зуун сая хүнтэй Орос руу, Казахстан руу, Беларусь одоо Узбекистан, Киргизстан гэдэг одоо Төв Азийн орнууд руу хэдэн зуун сая хүнтэй зах зээл дээр хүссэн хүн болгон үйлдвэрлээд хүссэн хэмжээгээр борлуулах ийм том зах зээл нээгдсэн. Яагаад нээгдэж байгаа гэвэл урд нь энэ оймсыг борлуулахад 30% татвар, 50% татвар авдаг байсан. Тэгвэл энэ Евразийн чөлөөт худалдааны хэлэлцээрт нэгдснээр ямар ч татваргүй энэ оймснууд гарч борлуулахт бололцоотой болж байгаа. Монгол улс маань үйлдвэрлэж байж хөгжин Монгол улс маань тийм үү уул уурхаан одоо ухаад дундурдаг, дуустдаг баялгаа биш хизээч дундурдаг, дуустдаг Монгол малынхаа буйныг өсдөг, үржиждэг жил болгон төлөөрөө тийм үү өсч үржиж бий болж байдаг. Энэ Монгол малынхаа түүхийдийг эцсийн бүтээгдэхүүн боловсруулж борлуулж байж Монгол улс хөгжнө. Удахгүй цагаан сар болох гэж байна.
Бүгдээр л их оронч гэж ярьдаг. Монгол хоньны хаягдж байгаа ноосыг ингэж эцсийн бүтээгдэхүүн болгож үйлдвэрлэж байгаа энэ хүмүүс л их оронч хүмүүс. Жинхэнэ их орончд энд байна. Хуурамч дүүрээс гисэн улс орныхаа эдийн засагт чөдөр тушаа болсон хөгжлийг гацаадаг ийм хуурамч их орончд Монголд хэрэггүй ээ. Их оронч үйлдвэрлэгч, их оронч иргэн бүгдээрээ байхын төлөө хичээцгээе.